соёлжий. Гадуур явахгүй гэрийн дэглэм сахиж байгаа иргэддээ дараах зөвлөмжийг өгч байна. Гэр орондоо таатай уур амьсгалыг бүрдүүлж чин сэтгэлийн яриа өрнүүлэх, хүүхдтэй тэлээ хичээл хийхэд нь туслах, ардын уран зохиол үлгэр туйл хүүхдтэй уншиж өгөх, харилцан ярилцах, гэр бүлийн гишүүдийн авьяасыг хөгжүүлэх, хүүхдийг цагийн зөв менежмент төлөвлөлтөнд сургах, оньсог, таавар тааж, уламжлалт тоглоом тоглох, шин дуу бүжиг хөгжим тоглож сурах, ариун цэвэр, эрүүл ахуйн энгийн аргуудыг гэр бүлдээ хэвшүүлэх, найз нөхөдтэйгээ онлайнаар дасгал, бүжиг дуу зэргээр уралдах, йог бясалгал хийх, 108 удаа сунаж мөргөх, гадаад хэлний болон бусад сургалтанд онлайнаар хамрагдах, өдрийн тэмдэглэл хөтлөх, ардын уламжлалт тоглоом наадхай тоглож сурах, гэр бүлийн хүрээнд уралдаан тэмцээн зохиох, ургийн бичих хөтлөх, гэр орноо цэвэрлэж тавилга байршлаа өөрчлөх, өөртөө шин дүр төрхийг бүрдүүлэх, жингийн илүүдлээс сэргийлэх, архи тамхинаас татгалзаж шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байж хайртай хүмүүсээ өвчнөөс сэрэмжлээрэй. соёлжий.